Сайн мэдээ. Сүхбаатар аймагт орон сууцны бүтээн байгуулалт өмнөх жилүүдээс 10 дахин нэмэгдэжээ. Монгол Улсын засгийн газраас аймаг бүрт хэрэгжүүлж байгаа мянган айлын орон сууц хөтөлбөр Сүхбаатар аймагт амжилттай хэрэгжсэн сайн мэдээг дэлгэрүүлье. Орон сууцны бүтээн байгуулалт өрнөсөн энэ жилүүдэд тоон хүнзэлд өмнөх жилүүдтэй харьцуулахад 10 дахин нэмэгдсэн сайн үр дүн гарч байна. За мал сүрэг гэхэд 2-3 дахин өсөж байна. Төлөлтөөр нь ороод орон сууцны хэмжээ гэхэд үндсэндээ 10 дахин өслөө. Зам харгуй гэхэд 10 түүнээс дээш дахин өслөө. Нийслэл готтойгоо одоо авцамаар холбогдлоо. Цаашлуул бид хүн Монгол Улсын далайд гарах гарцыг нээх, Монгол Улсын хэлтэй холбох энэ замын барилгын ажлыг эхлэх ийм одоо төлөвлөгөөтэй явж байна. Сүхбаатар аймгийн удирдлагууд зөвхөн төвлөрсөн орон сууц бариулаад сэтгэл нь хансангүй. Аймгийнхаа шинэ төлөвлөлтийн хүрээнд гэр хорооллын өрхүүдийг төвлөрсөн дулаан хангамжинд холбох асуудлыг хөндөг бодит ажлуудыг ч эхлүүлсэн сайн мэдээ бас байна. Хүмүүсийн суурьшлийн бүсдийн 80-аас дээш хувь нь одоо байшин барилгаа барьчих юм бол халуун үүдээ бас оруулах бүрэн боломж нь бий болсон. Шинэ хорооллох гэхэд 2000 гаруй одоо гашаа гэр хорооллыг шинэ төлөвлөлтөөр хийсэн. Ингээд ярих юм бол орон сууцны зах зээлд бол бид хүн бол бас улсын хэмжээнд бол хошуучилж чадаж байгаа гэж ингэж ойлгож байгаа. Одоо бол орон сууц худалдаж авах чадвар бүхий хүмүүс нь бол үндсэндээ орон сууцнд орчих чинь. Аймаг орон нутгийн иргэдийн амьдрах ая тухтай орчин нөхцөлийг бодитоор бүрдүүлж шинжилгүүдийг эрчимтэй өрнүүлсэний үр дүнд Сүхбаатар аймагт шилжин ирж суурьшигчдийн тоо нэмэгдэх болсон нь давхар онцлох сайн мэдээ болж байна. 90-ад оноос 2000-ад он хүртэл гадагшаа шилжилт маш их байсан. Тэгээд 2000-ад онд гэхэд статистик тоо харахад 52 мянга орчим хүн байсан. За 8 оноос хойш тасралтгүй өссөөр одоо үндсэндээ 58 мянга буюу 60 мянгаыг төгсөж байна. Харин өнөөдөр хөдөөд хөгжил эрчимжиж, хот хөдөөгийн ялгаа аль хэдийн өгөө болсон нь Сүхбаатар аймгийн шинжилэлт бүтээн байгуулалт хөгжлөөс илхэн харагдаж байна. Орон сууцны тоо нэмхийн тулд биш, харин хотынхоо өнгө зэмжийг нэмсэн шинэ шийдэл бүхий хэлбэр загвартай барилга хөдөөд анх Сүхбаатар аймагт л сүндэрлэж байна. Хот хөдөөгийн ялгаа өгөө болж орон сууцны бүтээн байгуулалт 10 дахин нэмэгдсэн үр дүнтэй сайн мэдээг Сүхбаатар аймгаас бэлтгэлээ. Сайн мэдээ.